За бүгдээрээ сайн байцгаана уу. За одоо баярлалаа. За одоо бүгдээрээ фронт-энд сонгууд гэсэн бүтэн ийм том сэдвийг үзэж байгаа. За тэрэн дотор бүгдээрээ React State Hooks Routing гэдэг сэдвийг үзээд дуусгасан байгаа. За одоо болохоор бүгдээрээ Cascading Style Sheet Libraries and Frameworks гэдэг сэдвийг хамтдаа судалцгаая. За энэ дотор маань болохоор нэгтгэсэн асуулт, видеолт, тэгээд семинар, онл гэж зүйлсүүд байна. За бүгдээрээ эхлээд номын дуугийн сурья сонсъё гэдэг шиг те. Тэр нь юу байдгийг бэ гэдэгтэй танилцаад мэдэж авцгаая. Юу байдгийг бэ гэдгийг мэдэж авцгаая. За CSS сам болон фреймворктой ажиллах гэдэг сэдв байна. За энэ сэдвээр хоёр лекц байна. CSS сангууд сан гэж юу вэ? Зарим давуу тал болон сул тал хэрэглэхэд юу байдаг вэ гэж. За та CS дээр ингээд ажиллаж байх үед тодорхой сорилтуудтай түүхийг туршлагатай болдгоо гэж хэлж байна. Түүгээр та туршлагатай болдгоо гэж хэлж байна. За style consistent тууштай одоо хуурхааргүй яг л баатан гэж өгсөн бол яг тэрүүгээрээ л явдаг. Тэгээд тэр хөнгөлөөр нь хатгалж авч явдаг. За тэгээд браузер хооронд тохиромжтой давтаж юм бичгээс хийсэн мөн гарч ирэх одоо төвөгтэй байдлыг зохицуулдаг. Тэгээд төсөл доторх олон тооны CSS файлуудыг ингээд удирддаг гэж. За CSS framework-ууд нь гэж. За framework гэдэг ойлголтоо бүгдээрээ ярих юм бол ер нь бэлэн аргачлал гэд ойлгочих болж байгаа. Library бол одоо зүгээр нэг алах төш гэдэг байдлаар ойлгочих болж байгаа. Хурц хөрөө юу гэдэг нь тий. Framework болохоор та яг бэлтцээ ингээд өгчих юм бол кодоо ингээд бичих юм бол таны кодыг бол тодорхой ажиллах чадамжтай болгоод гаргаад өгч байгаа. За CSS framework-ууд нь маш тустай байдаг. Эдгээр асуудал эхлэхээс гинэ. За CSS framework-ууд нь өршөжилж бичсэн CSS кодууд байдаг гэж. За та эдгээрийг болохоор HTML элементтэй хэрэглэж болно. За CSS framework-уудыг ашигласнаар та ажлын урсгалаа хурдсгаж за uniform visual style бий болгоно гэж.
нэг төрлийн харагдах хэм маягийг нэгдсэн тийм хэм маягийг та бий болгоно гэсэн. Жишээ нь материал дизайн бол материал дизайн те материал дизайн бол Google-ийнх тэгээд Bootstrap байна, Tailwind байна. Тэгээд бүгд нэг юм дизайнтай. Тэр дизайнараа л таны одоо вебсайтын хаанч тийм байх боломжтой гэсэн. Таны програм. За олон браузеруудад адилхан харагдана. Тэгээд CSS код нь илүү зохион байгуулалттай байдгаа болдог гэж байна. За та CSS-ийг одоо toolbox багцны хайрцаг гэж бодох юм бол за маш хурдан та тэр загварыг хэлбэр галбарыг олоод тэгээд хэлбэр галбар мөн тэгээд бүрэлдэхүүнийг олоод яг өөртөө тохироход тэр хэрэглэх зүйлээ хэрэглэж болно. Ямар нэгэн одоо CSS шин чанарыг тодорхойлохгүйгээр ашиглаж болдог гэж. За эдгээр фреймворкууд нь өрчилж бэлтгэсэн хэв маяг тэгээд бүрэлдэхүүнүүдийг агуулсан байдаг. Та үнэхээр амархан хэрэглэж болно. Responsive layout гэж байна. Responsive гэхээр хариуцлагатай, хариу үзүүлэх чадамжтай давхаргууд гэж ойлгож болно. Жишээ нь энэ утасны дэлгэц бол жижигхэн. Тэр жижигхэн байхлаар таны веб яаж харагдвал болох вэ? Тэгээ менюнууд чинь ингээд гамбургер менюнд ингээд хамигдчихэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар зохион байгуулж болно гэсэн үг. За тиймэрхүү байдлаар зохион байгуулж болно гэсэн. За хамгийн алдартай CSS фреймворкуудаас дурдах юм бол хамгийн алдартай CSS фреймворкуудыг дурдвал Tailwind CSS, Bootstrap, Materialize, Foundation гэдэг байдаг. За хоёр CSS фреймворкийг илүү авч үзье гэж байна. За Utility First CSS framework болон Component Based CSS framework гэд хоёр ангилаар явуулъя гэж байна. За Tailwind CSS нь Utility төрөнд CSS framework юм аа гэж байна. Utility гэдэг нь бол энэ ханамж, хэрэгсэл гэсэн утгатай. За энэ нь болохоор жижиг классууд байдаг. Тодорхой зорилгын дагуу ашиглах боломжтой.
Тэгээд жишээ нь margin, padding, background color-ыг ингээд өгөх боломжтой. Тэгээд HTML-ээр шууд ингээд inline style шиг бичээд өгчих боломжтой гэсэн. Тэгээд энийг заавал ингээд background color гэж тодорхойлох зэрэг тавиад бичихгүй байх нь шүү дээ. Тэгж бичихгүй. Тэгээд нөгөө цэг таслал ингээд тавиад байх шаардлагагүй. Тэгэл юм классууд хахад tailwind зүгээр юу гэж байна. Өөрийн бэлтгэсэн CSS байж байгаа гэсэн үг л дээ. Өөрийн байж байгаа CSS-ээ шууд дуудчих гэсэн. Тэнгүүд артал 500 гэдэг үгээр гарах нэ. Цэнхэр 500 гэдэг юм. Цэнхэр 500 гэдэг үгээр гарах нэ. За энэ тавчлуур нь цагаан дэвсгэртэй bold тексттэй за босоо дотор зайн 2 рем юм байна. Root элементээс 2 дахин гэж хэлж байна лөө. За хөндлөн дотоод зайн root элементийн root дээр тодорхойлсон байгаа. Зайнаас 4 дахин ихээ гэж байна. За мөн гүлгэр мохоо өрнөгтэй тийм хүрээтэй. За тэгээд энэ тавчлуур дээр очих үед нь дэвсгэрийг нь blue 700 болох юм байна. За энэ нь болохоор арт талын өнгөийг нь бараан цэнхэр өнгөөр хэрэглэгч хулганаараа тухайн тавчлуур дээр ингээд явах үед нь тэмүүлэх юм байна. Granular гинэ. Өглөгт. Таны харж байгаачлан Tailwind класс нь маш нарийн байдаг гэж. Тиймээс тэдгээрийг шаардлагатай бол бие даасан HTML элементүүд хэрэглэж болно. За энэ contrast эсэргээрээ bootstrap нь бүрэлдэхүүн суурьтай CSS бэлэн аргачлалмаа. За энэ нь болохоор бэлтгэсэн бүрэлдэхүүнүүд байдаг. Тэгээд хэм маяг тодорхойлсон, өөрчлөлт тодорхойлсон. Тэгээд энэ вебсайтууд бол маш амархан нэмж болдог гэж. Эдгээр бүрэлдэхүүнүүд нь ихэвчлэн албан ёсны CSS framework-ийн албан ёсны баримт бичигт бичгүүд боломжтой байдаг. За тэгээд хуулаад хэрэглэх юм бол маш боломжтой гэдэг чинь. За энд ингээд bootstrap гэсэн жагсаалтын жишээ байна. HTML бол нэг иймэрхүү байдлаар хэрэгэлдэг гэж. За өөрчлөлт тодорхойлсон анги нэгжүүд нь автоматар хэм маягийн жишг хэм маягийг тэр картуудад ханаж өгдөг гэж байна. Картуудлын бусад зүйлд нь. За үүнийг бол бас анхаарч мэдэх хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр жижиг болон ерөнхий классуудыг
нэмхийн оронд та бүтэн бүрэлдэхүүнийг та нэмэх хэрэгтэй. HTML-ийн бүтцээ ингээд оруулаад гинэ. Энэ яагаад bootstrap бүрэлдэхүүн суурьтай гэдгийг харуулж байгаа маа гэж. За энд би жижиг бол ерөнхий анги нэмхийн оронд HTML бүтцийг оруулаад бүхэл бүтэн бүрэлдэхүүнийг нэмж байгааг харна гэж. За CSS framework-ууд олон давуу тал байхын сацуу тэд тодорхой сул талуудтай. За энэ нь бол өөрийнхөө мэдээлэлд үндэслэн тэр шийдвэрийг бий болгоход бол тустай гэж байна. За урьдчилан тодорхойлсон тэр хэв маяг нь хэв загвар нь за өөрийн гэсэн дурын CSS-ийг тэдний дээр нэмчих юм бол тодорхой асуудлууд гарч ирдэг гэж. За шилэгчд нь фреймворкоор өндөр нэг юутай байдаг. Ач холбогдлын зэрэгтэй гэж ярих юм да. Specificity гэдэг чинь одоо жишээ нь specificity чинь нэг дараалттай байдаг CSS дээр анхааруулах тавиад important гэх юм бол энэ бол хамгийн өндөр түвшний одоо энэ CSS-ийг бид авч хэрэгжүүлнэ гэж үздэг байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг та нэг бүх одоо тухайн фреймворкийн одоо тэр нэг юу нэг классын таас мэдэх хэрэгтэй л хэлж байгаа юм л да. За тэгээд зүгээр тэр классын нэр бичих бол бас дэлгэцэн дээр өсөж байгаа үр дүн гарахгүй гэж. За үүнийг шийдэхин тулд тодорхой CSS selector-ыг та бичих хэрэгтэй гэж. За энэ бас ингэ нэмэлт сорилт болтгоо гэж. Тэд мөн өвөрмөц байдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадна гэж байна. Яагаад гэвэл тэдний стандарт стайлууд нь олон вебсайтуудад юу болсон одоо өргөн хэрэглэгдсэн байдаг гэж. За хэдий тийм ч гэсэн таны одоо цор ганц тэр стайлуудтай тэр дурын CSS чинь энэгээд баг тэр гомдлыг бас авчирдаг л гэж. Тэгээд яг тэрийг гоё селекторын гоё нэрлээд те класс маягийн гоё нэрлээ. Тэгээл ерөнхийдөө ажиллаж болох юм байна. За эцэст нь гэхэд за CSS framework-ууд тэ нэг байж болох гүйцэтгэлийн асуудлуудыг та бас ингээд харгалзан бодж үзэх шаардлагатай гинэ. За зарим фреймворкууд нь бол хоргон том байдаг. Тийм учраас их ачааллахтай их боддгаа гэж. За хөгжүүлэгч шиг CSS framework-ийг төлөвлөлөө төсөлтөнд тустай.
Хэрвээ custom CSS нь илүү дээр бол тэдрийг нэг холиод хэрэглэх хэрэгтэй гэж. За одоо бүгдээ асуултанд харилцаая. За нийтлэг байдаг ач тус аль нь биш вэ гэж байна. За энэ мөн энэ биш санагдлаа. Энэ биш санагдлаа. За биш санагсан хариулт нь сайжруулсан CSS-ийн ачаар вебсайтын гүйцэтгэл сайжирсан. Гүйцэтгэл гэхээс илүү нэг харагдах байдал сайжирч байгаа учраас мөн хэрэглэгдэх байдал сайжирна гэсэн. Яагаад тэгэхээр тэрийг одоо жишээ нь улаан өнгөөр анхааруулга биш, улаан өнгөөр зүгээр амжилттай хийгдлээ гэдгийг харах юм бол хүний нүдэнд энэ аюултай зүйл болж байна. Би юм устгахчлаа ч юм уу те гараад тодорхой нэг секунд гараад өнгөрсөн бол би юм устгаа ичлаа гэсэн мэдээллийг хүн цаанаас аавна гэсэн. Тэр нь бол түүний өөрийнх нь мэдрэмжтэй холбоотой гэсэн үг те. Улаан учраас тэрэн дээр улаан чинь өөрөө галыг илэрхийлдэг. Гал бол одоо аливаа зүйлийг ариусгаж ууршуулж байдаг. Дараагийн төлөвт шилжүүлдэг. За тийм учраас ногоон бол одоо жишээ нь хүн зүлэг ногоон дэнжийг харах юм бол их тайвширдаг тийм байгаа. За энэ бол бас нэг дизайнерууд бас энийг ойлгодог байх. Тэрний наазахын зүйлээс мэдэх хэрэгтэй. Угаасаа ингээ ажиллаад ирэхлээр та анхааруулгыг шараар амжилттай болсон мэдээллийг алертыг та ногооноор та устгасан, байхгүй болгосон эсвэл алдаа заасан юм тоглоомор гаргана гэдэг зарчим угаасаа байдаг. Нийтлэг зарчим. За utility эхэнд CSS framework-уудыг хамгийн сайн тайлбарласан нь аль нь вэ гэж тэ. Read was pre-built component. Utility чинь component based биш. За энэ дээр одоо та нэг utility based чинь жишээ нь tailwind гэж яриад байгаа шүү дээ. Tailwind. За tailwind бол энэ ингэж ярьж байгаа. Тэнгүүд энэ бол шууд ингээд аваад эхэлчих боломжтой жижигхэн бичгэлтэй. Тийм байна да. За component based ийг тайлбарласан л гэж байна. Set of utility class design system За энэ систем мөрөөдлийн хариулт шүү дээ. Маш өндөр түвшинд өөрчилсөн дизайн систем комплекс селектор дээр. За эхний хоёрыг зөв хариулсан, сүүлийнхэн буруу хариулсан. Буруу хариулсан дээр ямар тайлбар өгч юм гэхээр bootstrap strap-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар бодоо. За ер нь бол utility class гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бишэлцээд байгаа. Тэгэхээр it includes set of өршлөн бэлтгэсэн, өршлөн загварчилсан, дахин ашиглах боломжтой
элементүүдийн багц байдаг гэдэг шүү дээ. За тэгтээ бүгдээрээ юу яа? Бүгдээрээ асууад тодруулаад үзье. За бүрэлдэхүүн сөрта бүрэлдэхүүн зэндэслсэн CSS framework яаж ажилладаг вэ? Дахин ашиглах боломжтой бие даасан хэсгүүд буй бүрэлдэхүүн сэдвэр хэрхэн ажилладаг хязгаарлалт бүрэлдэхүүн хэсэг бүр жишээлбэл товшоо карт нөөцсөн өөрийн CSS-тэй байдаг. Тэгэхээр чинь одоо зүгээр баатан гэж биччихэд баатны CSS орчин гэсэн үг болчиход шүү дээ. Ашиглагдах бүрэлдэхүүн нэг бүрэлдэхүүнийг хөгжүүлээд вебсайтаа олон газар өөрчлөхгүйгээр эсвэл баг зэргийн өөрчлөлтөөр ашиглах боломж тодорхойлдог чадвар. Код нь жижиг салсан эсвэл хуваагдсан тул алдаа боловсруулах шинжилгээ нэмэлт өөрчлөлт хэлбэр болдог. Түгээмэл арга ашигладаг CSS-ийн автомат хөгжүүлэх зөвлөгөөг тусгаарлагддаг гэнэ. Styled component төвч бүрэлдэхүүнтэй холбоотой хэмжээлтэй За ер нь бол CSS-ийн хэрэгжүүлдэг арга барилууд 1, 2, 3, 4 төрлийн байдаг гэж Gemini маань хэлж байна. За тэгвэл шинэ өөрийн гэсэн дорын маягийг хэмж байна гэж ойлгож болох. гэж ойлгож болох. Bootstrap ашиглаж байна гэвэл зүгээр HTML элемент бичихэд нэг класс ID гэр бичихэд шууд хэлбэр өөрчлөлт өгнө гэсэн үгүй ингээд хэмж байна гэж ойлгож байна. Тийм ээ. Div style with тийм биш үү? Энэ нь бол зөвхөн inline style бичсэн юм шиг. Bootstrap-ийн анхны загварыг нь өөрчилнө нэ. Component system-ээр Bootstrap boolean card list group бүрэлдэхүүн
асуудал авчирчлаад өөрийнхөө нэмэлтүүдийг хийж яах гэсэн үг. Тэгэхээр өөр одоо карт ч юм уу, меню өдр гээд тусдаа тийм компонентууд байдаг л гэж. За тэгээд шууд одоо шууд UL гэж бичих талаар өөрчлөлт юм байна. За utility class болон component class дээр bootstrap жишээ нь зөвлөдөг гэж шүү. Би энэ дээр utility class гэж бичсэн бол буруу гэж бодчихсон. Чинь button primary гэж юм. За тэгэхээр хэрэглээд үзэх байх. Дөнгөж эхэлж байгаа юм шиг. За утсан тодорхой хэмжээний ойлголттой боллоо. Хүртэл хамт байсан. Танд баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.